1994 онд хэвлэгдэн гарсан Туваа Монгол тойл бичиг номын 30 жилийн энэ он тохиож байгаа. Тус номын зохиогч Цэдвийн Дорилгийн үр хүүхдүүд, бүгд найрамдах Туваа улсын ардын багш Дадроолийн үр хүүхдүүд номын 30 жилийн баярыг тэмдэглэхийн сацуу Увс аймгийн Их Амгалан номын хүрдэн хийдэд Бурхан багшийн цэрэг дүрийг зарлалаа. Увс аймгийн Тэс сумын харьяат Цэдвийн Дорилгийн үр хүүхдүүд ахан дүүс Цэдвийн Дорилг бүгд найрамдах Туваа улсын ардын багш Дадроол нарын эрхлэн гаргасан Туваа Монгол тойл бичиг номын 30 жилийн байг тохиолдуулан Увс аймгийн Улаан Ом сумын Их Амгалан номын хүрдэн хийдэд 1.4 метрийн өндөртөө Бурхан багшийн цэрэг дүрийг зарлалаа. Тус Бурхан багшийн цэрэг дүрийг Бурханчлан Пүрэв Батагсны шавнаар уралсан байна. Энэхүү Бурхан багшийн цэрэг дүрийг зарлах ёслолд Увс аймгийн сүсэгтэн олон оролцсон бөгөөд Увс аймгийн Бурхан шашны зүтгэлтнүүдийн зам мөр тэгш байж сүсэгтэн олны юу сансан 9 хүслэнд сэтгэгчлэн бүтгийн өрөөл өргөлөө. За өнөөдөр зуны адаг сарын шинийн 14-ний сайхан өдөр бид нар Улаан Омд байгаа энэ сайхан хийд дээр одоо Улаанбаатар хотод Пүрэв Бат их мундаг Бурханчлан Пүрэв Батын шавнырын бүтээсэн 1.8 м өндөртэй сайхан алтан бурхан багшаагаа энэ хийдэд залсан сайхан баяр хөөр явдал болж байна. Бид ах トゥ ус бол Увс аймгийн Тэс сумын гаралтай Увс аймгийн Тэс сумын их хотноохон гэдэг нэртэй. Бараг одоо дээр олон хүн ам ихтэй ах トゥ усыг бид нар бараг 1700-аад хүмүүстэй юм ах トゥ ус байгаа. Тэгээ их хотноохон гэж манайхан нэрлэдэг. Тэгээ их хотноохон бид нэр ах トゥ ус нийлээд энэ сайхан бурхныг бүтээгээд энэ хийдтэй залж байгаа энэ сайхан баяр хөөр явдал болж байгаамаа. Тэгээд энэ зорилго нь бол цаашдаа сайхан Улаан Омд сайхан илүү сайхан том хийд босоод тэгээд арт түмэн сайхан үйлчлээсэ гэсэн зорилгоор энэ сайхан бурхныг залчиж байгаа нь яванда энэ сайхан бурхнаа энэ одоо энэ хүрээ хийд нөргөжөөд сайхан том одоо хийдтэй болоход нь бас бид нар бас оролцох санаатай байгаа. Тэгээд энэ зорилготойгоор ийм сайхан хийд бурхныг залсан сайхан баяр хөөр явдал болж байна. За энэ өдрийн бэлэг цай өдөр одоо нутаг орондоо их хотныхан гэж алдарсан ахан дүүс болон Дорилгоо нэр хөвгтөөд одоо Увс нутаг Увс аймгийн сүсэгтэн олны тусын тулд одоо Бурхан багшийг бүтээж одоо Их Амгалан номын хүрдэн хийдэд одоо залж байна. За одоо энэ Бурхан шүтэнийг одоо залснараа бол Увс нутаг Уул ус Увс аймгийн одоо зон олон амар жимэр байж эрүүл энх сайн сайхан байх болдгоо. Мөн одоо энэ Бурханыг одоо залсан ахан дүүс Бурхны одоо ивэлд төрөл тутамдаа багтан өршөөгдөж одоо эрүүл энх сайн сайхан байх болдгоо гэдэг ёроолыг өргөе. Тэртээ 1994 онд Монгол улсын иргэн Увс аймгийн Тэс сумын 4-р багийн харьяат тайж явагт Цэдвийн Дорилг бичлэн санаачилж Оросын холбооны улсын Туваа улсын иргэн өвөр хошууны Акчира суурны харьяат бүгд найрамдах Туваа улсын ардын багш Баазан Дадроол Баярович нар хамтран хоёр улсын найрамдалт харилцааны түүхэнд анхны Туваа Монгол тойл бичиг бүтээсний 30 жилийн ог Увс аймгийн засаг дарга бүгд найрамдах Туваа улсын дээд хурлын ивэл дор Дорилгийн аюурс захиралтай буюу ундраг компани санхүүгийн дэмжлэгтэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэ ном 1992 онд анхны эхэлж бичиж эхэлсэн. Тэгтээ түүний уртхан талд чинь би ер нь Тэсийн тэжээлийн аж ахуйд эдийн засагч байсан хүн шүү дээ. Тэгээд манай тэжээлийн аж ахуйн чинь харьяа давсны уурхаа тэгээд юуны 800 гагийн услалтын систем манай Тэсийн тэжээлийн аж ахуйн харьяанд байсан. Тэгээд тэрийг одоо эргэх ажил, тэрний ажлыг явуулахаар зүүн үед нь явуулдаг. Тэгэхээр зэрэг нөгөөтгөө Тэсийн голыг зүүн үед нь гатлах арга байхгүй учраас шар үзрийн заставаар тойрч явдаг байсан. Тэгж явж явах замдаа бид нар юутай одоо Туваагийн одоо Туваа хэлний багш байсан Дадроол гэдэг хүнтэй уулзсан. Тэгээд уулзаж ярьж байх хугацаанд тэгээд ирнэ манай Туваа Монгол хоёр улс чинь хизэнээс нааш газар нутг хамт айл хошоо байдаг улсууд цаашдж байх болно. Тэгэхээр зэрэг энэ улсуудын хоорондын арт түмний найрамдлыг бэхжүүлэхэд найрамдлыг сайжруулахад энэ хэлний асуудал их байгаад байна.
Тийм учраас ер нь одоо хоёулаа яриад насч нэлээд дээшээ гарч гисэн байсан. Тэгээд ер нь одоо энэ хоёр улсуудын одоо ард түмнийг харилцааг бэхжүүлэхийн тулд харилцааг сайжруулахын тулд хоёулаа нэг чадах юм байна. Туваа Монгол хэлний словоор гарах асуудал. Тэгэл дараад нь би 1992 онд юунаас сумын урлагч дарга байснаа юунаас өргөлөөгөл ажлаасаа халагдаад тэгэл мал дэж амьдрах болсон юм. Ингээл манай дадрал маань хурц ирээл тэгэл бит хоёр хамтарч энэ ажлыг хийсэндээ 92-аас 93 онд хүртэл тэгэл ирж очин ажлыг хийсээр байгаа л тэгэл 93 онд нөгөөтгөн хэвлэх болсон чинь ин гэдэг үсгүй байдаг юм. Цэсэг шиг тийм татлагтай энэ үсэг. Тэр нь болохоор зэрэг ин гэж дуудагддаг байхгүй юу? Тэгээд тэр нь манай аймагт байхгүй, өөр хаанч Монголд байхгүй. Баянүлгэд л ганц байдаг. Тэгээ баянүлгэд аваач хэвлүүлж 94 онд хэвлэлтээс гарсан 6000 ширхэг. Тэгэл 94 оноос хойш чинь одоо 30 жил болчихлаа гэж би хүүхдүүд ярьж байсан чинь манай хүүхдүүд л одоо энийг чинь ингээд өлгөж явал одоо ийм ажил болгол тавьчихсан. Би тэгэл одоо ирж байгаа юм да. Тэгээд одоо тэр талаас нь дадрал багшийн хүүхдүүд бас өнөөдөр ирчихсэн байгаа. За тэр чухал үйл явдал болсон яванд нь одоо ерөөсө тэрнээс болсон гэдэг их өвөрмөц тийм одоо үзүүлэлт бас харагдахгүй байна. Гэхдээ цаашдаж гэсэн энэ бол үргэлжилсээр л нөлөө үзүүлсээр л байх болно гэж би итгэж байна. Туваа Монгол тойл хэвлэгдээд 30 жил болж байгаа. Энэ 30 жилийн хугацаанд Улсын тойл маань одоо амьдралд хэрэгжээд одоо хүмүүсийн амьдралд тийм ээ хэрэг болж байж байгаа. Энэ тойлыг одоо зохиоход Улсын эдийн засгийн тухайд бас тэтгэл ажлын эдийн засгийн сумын засгаар ажиллаж байсан эдийн засгч цэврийн дөржиг гэж юм бол Туулсын Орсгэлээ багш өнтэй хамтарч одоо зохиосон байгаа. Яг зохиож байгаа үед бол туулыг хүмүүс малчтай байсан. Яагаад одоо энэ хугацаанд тэр үед бол бас Туваа Монголын харилцаа одоо хамтын ажиллагаа маш их явагддаг байсан. Эмүүдийн хатан сургуулиуд хоорондоо одоо уулзалт төлөө малчтай хоорондоо уулзалт төлөө энэ харилцаанд бас Туваа хэл өөр зүрийн хэл одоо шаардлагатай байсан л та. Тэгэхээр энэ Туваа Монголыг тийм одоо хэл харилцааны соёлд одоо бас хөгжөхөд энэ тойлол тодорхой үүрэг үүссэн. Өнөөдөр бас энэ Туваа Монголын тойлыг бүтээсэн одоо хүн хөгжүүдтэйгээ цэвэн дөрж хөгжүүдтэйгээ Туваа талын хүн талаж болсон арга гэр хөгжүүдийн ирсэн. Энэ бас нэг тухайд бас тухайн одоо төрөсөн бүтээлээ бас тийм ээ. Олны хүлээлгэх энэ одоо номын баярыг тэмдэглэж байгаад бас баяртай байна. Ингээд энэ номыг бүтээх энэ номыг зохиосон, санаачилсан цэвэн дөржигийнхаа ахтаа болон эдний гэрүүл энэ Туваагийн одоо хамтран ажилласан дадралынхаа гэрүүлд бас эрүүлэн Европ хамгийн сайн сайхан хүсээрээ. Миний хажууд сууж байгаа энэ хүний Туваа Монгол хэлний автор одоо энэ баяр би оролцож байгаад баяр бахархтай явдал болж байна. Дөрөлг дадрал багш хоёрын хийсэн тэр словар болвол манай хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлжсэнээс гадна цаашилж бас улам одоо тэр бэхжүүлэх ажилд маш их үүрэг гүйцэтгэнэ гэдгийг би баярлаж тэрийг бодож их маш баярлаж бахархаж байна. Дөрөлгхийн одоо энэ ажлыг манай Туваа улсын одоо парламент одоо өндрөөр үнэлж бас шагналд одоо явуулсныг одоо хүлээлгэж өгөхөөр ирсэн. Энэ ном бол манай сургуулийн одоо сурагч нарт одоо цаашид суралцах Туваагад одоо суралцахад бас одоо маш их ашигтай бүтээл болж байдаг гинэ. Хүндэт ах минь
та энэ юуны ажлаа цаашид үргэлжлүүлж одоо улам амжилттай ажиллахыг хүсэж байна. Таны эрүүл мэндэл сайн байх юм бол гэмтэхгүй. Энэхүү ёслолд Увс аймгийн засаг дарга Чимд засаг даргын орлогч Александр нар оролцож, толь бичгийг санаачлан зохиогч Дорлог болон хамтрагч Бүгд найрамдах Туваа улсын ардын багш Баазан Дадрол Баяровичийн гэр бүлд баяр хүргэн Увс аймгийн хүндэт тэмдгээр шагнана. Мөн үед толь бичгийг хэвлэн гаргахад туслалцаа үзүүлж дэмжсэн эрхмүүдэд аймгийн засаг даргын жуух бичгийг гардуулан өгсөн юм. Оросын улбаны улсын засгийн газраас Бүгд найрамдах Туваа улсын дээд хурлын шагнал засгийн газрын шагналуудаар хоёр улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн толь бичгийг санаачлан зохиогч Сэдвийн Дорлог болон хамтран гаргасан Бүгд найрамдах Туваа улсын ардын багш Баазан Дадрол Баяровичийг нэхэн шагналаа.